Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ тухайн тоон дарааллаас сондгоо тоонуудыг олж хэвлээд олсон тоонуудаа тоолдог програмыг хэрхэн блог өрөөтөн програм дээр бичиж тайлбарлаж өгье. Манай ProExec Team сувг маань технологийн хамтарч байгууллага хайж байгаа. Та бүхэн манай ProExec Team сувгийн хамтарч байгууллага болохыг хүсвэл доор утасны дугаараар холбогдно. За ингээ хэдүүлээ үндсэн ажилдаа орё. Тэгэхээр дүрсээр бид нэр n гэсэн хоёр тоогоо бүхэл тоон хэлбэрээр зарлана. За үүнийхэн дараа тооныхоо хязгаарыг бид нэр оруулах ёстой байгаа. Enter number гэж бичье. За үүний дараагаар бид нэр input block схем дотор энэ тооныхоо утгыг гараас авна. За яг энэнийхээ дараагаар энэ тоо маань одоо тоон хязгаарын дуусах утгыг энээр компьютерийн кодоос авах болсон учраас бид нэр тухайн тооныхоо давталтан дотор одоо while давталтынхаа эхлэх утга буюу одоо тэг гэсэн утгыг оноож өгье. За одоо бид нэр while давталтаа сонгож аваад while давталтан дотроо n-с эрс баг буюу тэнцүү гэсэн нөхцлөө бичиж өгье. Ингэснээр тоон хязгаар маань яг өөрөө 10-г оруулал 10 тоо хүртэл ороод тэр тоон дараалал маань өөрөө хэвлэгдэнэ. За ингэж хэвлэхийн тулд бид тэр тоо маань хэвлэгдэж гэнэ үү гэдгийг output дотор i гэж утгаа бичиж өгөөд давталтынхаа алхам буюу i тэнцүү i дээр нэмэх нь нэг гэсэн үйлдэлээ бичиж өгнө. За ингээ програм ажиллуулж үзье. Алгоритма 10-гээ тоогоо оруулъя. 10 хүртэл тооны нийлбэрийг бол олж байна. Нийлбэрийг олж байгаа 10 хүртэл тооны дарааллыг бол хэвлсэн байна. За одоо хэдүүлээ эндээс юу хийх үү гэхээр тухайн тооныхоо сондгоо тоог нь олоод тоолдог болъё гэж бид нар зорж байгаа. Тийм учраас if гэсэн нөхцлөө аваад а-я хувьд хувь хуваах тэмдэг тавьдаг нь ямар учиртай вэ гэхээр тухайн тооныхоо үлдэгдлийг олох гэж байгаа. Үлдэгдэл нэгтэй тэнцүү байвал сондгоо тоо. За тэгвэл энэ сондгоо тоогоо хэвлэх үйлдэлээ төрөй талдаа хэвлж оруулчихна. Ингээд хэдүүлээ 10 гээд өгөнгүүд 10 хүртэл сондгоо тоог хэвлж гин. За 10 хүртэл сондгоо тоогоо хэвлсэн бол одоо бид нар яах вэ гэхээр энэ сондгоо тоогоо тоолын хэдэн тоо байгаа гэдгийг тоолохын тулд биднэрт нэмэлтээр за C гэсэн үсгч орж ирнэ. За энэ маань count гэсэн үгний эхний үсэг. Ингээд C хувьсгч буюу тоолдох хувьсгчаа бид нэр эхлэх утгын тэгээр зааж өгнө. За үүнийхэн дараагаар яг энэ төрөй утганд болох юм бол энэ дотроо бид нэр C-ийн утгыг одоо нэгээр нэмдүүлж тоолно гэсэн үг. Сайн блок схем аваад C тэнцүү C дээр нэмэх нь 1. За эсвэл 1 гэж бичээд өгнө. За ингээд бичигсний дараагаар бид нэр тухайн програм ажиллуулж үзэхээс өмнө энэ J утгыг хэвлэх ёстой байгаа. Тэгэхээр энэ доор нь C-ийн утгыг хэвлэхдээ ингээд хэвлсний дараагаар бид нэр C-ийн утгыг хэвлэх ёстой байгаа. C-ийн утгыг хэвлэхдээ энэ доор нь output дүрс аваад output дүрсэн дотроо нийт одоо хэдэн сондгоо тоо байсныгаа гаргахын тулд total odd number гэж нийт сондгоо тоо. За тэгээд тодорхойлцоо тавиад and C гэж. За ингээд ажиллуулах юм бол одоо 10 хүртэлх тооны сондгоо тоо нь 5 тоог олсон байна гэдээ гарч ийн тийм үү? За одоо хэдүүлээ дахиад өөр тоогийн. За жишээлбэл 1555 хүртэлх сондгоо тоо хэдэн тоо байж болох уу гэж юм. За бүх тоогоо хэвлэлээ. Хэвлснийхаа дараа нийлбэрээ олсон байж байна. За тэгэхээр энэ тоог бүгдийг хэвлэх шаардлагагүй гэж үзэх юм бол энэ i-г буюу төрөй талд байгаа энэ i-га устгах болон delete хийгээд тэгээ ажиллуулах юм бол 1555 хүртэлх тооны сондгоо тоо нь 778 тоо гэсэн тоо гарсан байна. За ингээд сондгоо тоон дээр бид нэр бас сондгоо тоогоо хэвлэнгээ давхар яг сондгоо тоогоо зэрэг тоолоод явна гэх юм бол C-ийн утга оруулж ирээд end тавиад double quote буюу давхар ажилт хоёрыг дараалуулж бичээд end тавина. За энд давхар ажилт дараалуулж тавьдаг нь ямар учиртай юм бэ гэхээр хоорондох зай авч өгж байгаа. За тэгээд дундуур зураас бичээд тэгээд хоёр n дээр энэ хоёр хувьсгчаа холбож байна гэсэн үг. За ингээ ажиллуулах юм бол одоо тоолоод явна. Би эхний 100 хүртэлх тооны сондгоо тоог энэ дээр олсон байна. Сондгоо тоогоо олохдоо шууд тоолоо явж гин. За эхний тоо нь 1 гараад син маань тэг эхэлсэн байна. За энэ дээр 1 эхэлсэн байна. За ингээд тоогоо маань
тоолоод явж байна. За тэгээд 49 дэх тоон одоо 99 гэсэн утгатай байна. За энэ дээрээс нэг зүйлийг бид нар анхаарах хэрэгтэй байгаа. Тэнцүү юу гэдгийг давхар тэнцвийн үйлдэлээр шалгана. А-ыг 2-т байгаад үйлдэл нэгтэй тэнцүү бол энэ маань сондгоо тоо. Тийм учраас давхар тэнцүүгээр шалгаж өгнө. За дээрээс нь бид нэр энэ төрөүний C-ийн утгыг тэгээр авсан байсан учраас шууд энэ дээр тэг гэж аваад тоолж байна. Тэгэхээр энэ output-ийн дүрсийг хойно хэвлэх юм бол төрөүний за 99 100 тооны сондгоо тоог хэвлэхтэй. За яг тоогоо өөрөөр нь аваад хэвлэн. За тэгэхээр эхнэнд нь яг нэг гэж хэвлэж явах нэг гэсэн тоог нь байна. За 2 дахь тоон 3, 3 дахь тоон 5 гээд ингээд зөв тоог маань хэвлж тоож гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр 100 дахь тооны сондгоо тоо нь 50 тоо байх нэ. За ойлгомжтой тийм үү? Тийм хагас нь сондгоо тоо байна. За ингээ өнөөдрийн хэмжээнд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувг тань таалагддаг бол манай сувгийг subscribe хийж бичлэгийг маань лайк дараарай. Дараа дахин уулзцай баяртай.